There's a coffee. There's a beverage today. I know I'll give you one beverage. Cheers. Кофе аваад сэрдэж штэ өглөө. Манай гэр тавтай морилоо. Окей. Home tour хийх гэж байна. Home tour тавтай морил. Ясаа мэцханаа Ганас family vlog тавтай морилоо. За өнөөдөр би home tour хийнэ. За Америкийн Виржиниа мужид ер нь house байшингууд, апартмент байрнууд, туристийн байрнууд ямар үнэтэй байдаг талаараас ярьж өгье. Тэгээд за энэ бол манай том өрөө байна. Ингээд хаалгаараа орж ирж байгаа тэндээс. Ингээд хаалгаараа орж ирлээ. Манайхан уг нь сая 6 сард нүүж ирсэн боловч ингээл ханаар дөрөв зураг болсон байгаа. За энэ дээр гутлын тавар байна. Галтгоо нь бол гайгүй том хэмжээтэй. Манай хуучин байрыг бодвол хамаагүй том. Дээрэс нь энэ хэсэг нэг онгорхоо учраас айгүй гой цэцлэгэр харагдаад байгаа. Угаалт уур нь юм том. Ингэж гарч ирдэг. Манай хуучин байр ингэдэг байсан байхгүй. Тэгээд энэ синк амар жижиг. Тэгэхээр айгүй байхад амар ядаргаатай. За ингээд галтгоо бол ингэхгүй байна. За энэ зургнуудаа үлгсэн байна. Галтгооны эндээ хөрхөн юм pantry гэж нэрлэдэг юм. Янз бүрийн хоол хүнсээ хийдэг. Хөрхөн заатай. За ингээ галтгооны энэ одоо dining хэсэг байна. Тэр жоохон муу харагдаад байна. Тэрийг байхгүй гэж бодчоорой. За энэ харагдаж байгаа зургийг ганаа тойр зурсан. Миний төрсөн өдрөөр дар суугаад зураг зурдаг. Тийм газар ороод би Америкт ирснээс хойш анх удаа орж үзсэн. Дандаа ингээ харах болгоно гоё харагдаад байдаг гэсэн. Анх удаа орсон айгүй гоё юм лээ. За эндээс энэ ялийн би зурсан юм шиг байна. Ялан ганаагийн юм шиг байна. Энэ болохоор нэг гоё стрессээ тайлдаг. За ингээд том өрөөний хэсэг рүү орж ирж байна. Галтаа том өрөө нийлсэн. За энэ зургууд маань харагдж байна. Би энэ зураг дурсамж өгүүлэн, түүх өгүүлэн гэж одоо зураг их хатуртай. Бичлэг их туртай. За энэ бурхан тахил маань харагдж байна. Манай бид байх юм. Энэ хэсгийг харахаар айгүй гоё аашиг харагдаад. Тэгээ ингэнгүүт ингэж байгаа л ингэнгүүт тэгээд байхгүй болоод байгаа юм л да. За ингээд тэр хөрхөн маягийн жижиг хэсэг байна. Мая. Сайн наагаарай. Бүгдэнд нь нэг юм үзүүлэхгүй бол орилолтод бичлэг хийлэхгүй л дээ. За энэ манай дуудангийн хэсэг байна. Тэнд мая суугаад тоглоод зураг зурдیں۔ Тэр хан дээр ингээд алидын зурсан байгаа. За энэ бол миний хамгийн дуртай хэсгүүдийн нэгэ бас. Эндээ суугаад цонхоор харахаар аягүй гоё. Манайх бол нэг давхартай амьдэрдэг байгаа. За манай хурд нь 15 давхарт амьдардаг байсан байрныхаа. Тэр бол 3 өндөр байшин байсан. Тэгээд хүүхдүүд маань гүйлээдсэн чинь доотлын айл комплейн гомдол гаргаад айгүй хэцүү байсан. Тэгээд энэ удаа заавал нэг давхарт орох юм шүү гэж хайж бодож энэ байранд орсон байгаа. Тэгэхээр ингээд гүйж болно.
мой гүйдэг болсон баа. Ток. Орж болох уу? Сэмэнэ. Can I do a home tour? Room tour? Гэж болох. Үчи яг шалтгаан шиг харагдаад байгаа юм. Шууд харалчих. За. За энэ манай хоёрын өрөө байна. Манай хоёр хүүхэд ерөөсөө өрөөгөө байдаг байсан. Урд нь бид нар нэг өрөөтэй амьдардаг байсан. Удалханы өрөөтэй. Тэгэхээр бүгд хамт унтдаг байсан. Хүүхдүүд маань том болохын ярээр өөртөө ингэсэн орон зай хэрэгтэй болоод. За энд ингээд бас хүн Монголоос эмээ өвөн ирсэн үед бас унтаж болох юм байна гэж одоо доотлыг юм томор авсан байгаа. Яг үгүй зүгээр юм лээ. Дээр нь болохоор судар унтдаг. Яг. Эндээ юм том цонхтой. Эндээ ингээ компьютерээр тоглоод. Ингээд эндээ өөртөө гэсэн бас шүүгээ те. За бала. Баяртай. За эндээ бас нэг шүүгээ те. Ер нь энэ баг агай олон шүүгээс автаа болохоор бид нар шиг олоолаа айлт бол аюу хэрэгтэй зүгээр байгаа. За ийшээ орж үзүүлээ. Наашиг өрөө байна. За энэ бол манай хуучин байрнаас хамаагүй том нойлоо. За нойлооч нэг харуулаа явах тий ингээл байдаг л нойлоо. Хай мая. За ингээд нөгөө дахиад нэг хаалгаа одоо. Дахиад нэг хаалгаараа оронгууд унтлахны өрөө. Миний хамгийн дуртай хэсэг бол бас манай унтлахны өрөө байгаа. Яг нэг л ийм том. Манай хуучин байрыг хэрвээ харж ирсэн бол жижигхэн юм байдаг. Бараг матрасаа ороо тавиал дүүрчдэг байсан. Тэгээл хажуугаар нь явхдаа дандаа хүл гараа зохиол амар хэцүү байдаг гэсэн. Тэгээ одоо энэ байранд орсон чи ийм том. Тэгээд энэ орыг болохоор Мая гана бит 3 хамт унтдаг болохоор бүр том king size матрасаар тавьсан баа. Манай хуучин байр нь бол ийм том матрас бол багтахгүй. Хийчих юм бол бүр ямар ч зайг болчоор тийм жижиг юм байсан байхгүй. Тэгээд том өрөөтэй болсных гоё том ортой болсон байгаамаа. Ингээд. За энд маань нөхрийн дугуй байна. Үнтэй цайтай дугуй болохоор гадаа тавьж болохгүй гэсэн. Тэгэл дуудаагаа хамт ингээл унтаал байж энэ да. За ишээ явахаар энэ хөөрхөн юмнуудыг харуулъя. За энэ болохоор ганаа тойрын саяхан зугаалгаар яваад авсан зураг байна. За энэ Никитаны энэ аягүй гоё төвхтэй CD штэ. Ганаа тойрын нийлж явах үед 12 3 онд миний төрс өдрөөр би энэ Никитаны энэ самыг авмаар байсан тэр үед. Тэгээ манай хөр CD зардаг газар орсон чаа. Мөнгөний хүрээгүй гэсэн. Бодсоос нь хамаагүй үнэтэй байж тараа тэр үед энэ чинь барж 50-60 мянга байсан юм шиг үлээ. Тэгээ CD юм чинь гайгүй 20-30 мянга л авах гэж одоо орсон чинь мөнгөний хүрээгүй. Тэгээд ахаасаа ахруугаа залхаж мөнгө авч иж надад авч өгчээсэн. Тийм дурсгалтай цомог баг. Тэгээд тийм үесэл эхлэв. Нисэн маа. Та бай. За. За ер нь ингээл 2 юм дуусч байна. Эндээ энэ аягүй хөөрхөн. Yes мая атаха. Нара. Би нөгөө 2 үүдэрээ ерөөсөө сар болгон зураг аавна гэж бодчиход авч чадаагүй. Хүн дээрээ заавал авъя шүү гэж бодож авсан байгаа. Энэ бол төрчөөд байж 1 сартай, 2 сартай, 3 сартай, 4, 5, 6, 7. Тэгээд 8. Энэ хөрхөн мод. 8.
босоогоос урсан 8 сар, 9 сар, 10 сар, 11 сар. Эхлээл өгнө хөөрхөн бантгтай лаг хувц хонрын өмсүүлээд ахвалдаг байсан. Сүүл рүүгээ нөгөөч бантг зөөгөө болоод авч идээд гоё хувцас өмсөхээр уурлаад идэх болсон. За энэ ингээд нэг нас хүрсэн байгаа. Харагдахгүй бах ээ. Нэг нас хүрсэн байгаа. Дөрсөдрийн зураг байна. Яг ингээ хөргөн зураг нь үлдсэн байна. За эндээ юм walk-in closet-тэй ордог юм нэлийн том бас. Орохоор бас жоохон юу л байна л та. Замбраагүй л байна л та ингээд харуулчих. За ингээд товчхон манай гэрийн туур байлаа. Энэ байр болохоор бид нэр хуучин байсан газараасаа жоохон зайдуу 30 минутын зайтай хотоос одоо хот төв газараасаа жоохон зайтай гэж ойлгож байна. Үнэн нь бол хуучин төвд байснаагаад бол хямдхан. Гэхдээ манайх өрөөгөө нэмээд 2 бедрум буюу одоо 2 унтлагын өрөөтэй тэгээд том өрөө галтгаатай байр болохоор арай жоохон том байр болохоор урд нь төлж ирснээс олон үнэтэй төлж байгаа. Урд нь бид нэр $2100 нэг бедрум байр төлдөг байсан. Тэгээд энэ байранд болохоор одоо 2400 500 төлж байгаа. Яагаад 400 500 гэж хэлж байгаа гэхээр нэг тоог цахилгаан энтраа бас нэмж төлдөг. Тэгээд сарынхаа хэрэглэнээс болоод хаяа баг хаяа их гараад ер нь бол $2400-аас $500. Хаяа 2500-аас дээш бас гардаг үе байгаа. Нөгөө төв хэсэгтээ хуучин байсан байранда 2 бедрум байр харах юм бол тэр нь бараг $2800, $3000 төлөхөөр байгаад байгаа. Америкийн байрны үн харшвал иймэрхүү байна. Тэгээд бид нөгөө Northern Virginia гэдэг хэсэгт амьдарч байгаа. Тэгээд энэ хэсэг бол ерөнхийдөө бол цэвэрхэн аюулгүй гэдэг утгаараа жоохон өндөр байт юм лээ. Өөр мужуудад имтхан газрууд бол байд юм лээ. За би ийшээ орж ирсэн байна гэхээр түрүүн би угаалгахаа ураг харуулаг байна. Нөө галтгооны хүрээний хажууд дотроо угаалгах машин хатагчтай. Ингээд угаалгах машин хатагчны өрөө байна. Тэм хөрхөн бас янз бүрийн бас нэмээд хог навчнуудаа ингээд хийчихнэ. Манай хуучин байранд ийм угаалгын машин байдгүйсэн. Бүр нэг давхарлаа буугаад нийтийн угаалгын машинтай хатагчтай байсан. Тэндээ бас мөнгө төлдөг байсан. За та нарт бас байрныхаа гадаад орчныг харуулъя. Манай энэ хавьд ирсэн найзууд маань танаа энэ очистой гоё юм аа гэж хэлээд байдэ. Нэм гоё. Дүр маттай энэ харагдаж байгаа болохоор ийм том нуур байгаа. Одоо хүлдчихсэн байна. Өөн ингээ балкон дээр суугаад гоё кофе уугаад суумаар байдаг боловч балконы юм хаалт байхгүй шууд ингээд алхаад гараа явчихдаг болохоор манай охин Мая шууд цаашаа яваад өгдөг. Тэгэхээр ерөөсө балкон дээр сууж чаддгүй. Тэр нөхөр ингээд гараа явчихдаг байхгүй. Тэгээл янз бүрийн дугуй муугуу юм тавиал ашиглаж байгаа. За манай энэ болно. Хэр гоё арч. Цас орсон ч амар гоё. Яг жоохон хөтөн байна орой. Ингээд манай гэрийн тууртай хамт байсан баярлаа.